Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Боловсрол 2 шинжилгээ ухааны яам насан туршийн боловсролын үндэсний төвөөс иргэдийн боловсролд зориулсан телехичээлийг хүргэж байгаа билээ. Энэ удаагийн ээлжид хичээлийг гэр бүлийн боловсрол сэдвийн хүрээнд ахмад насны боловсрол гэсэн сэдвээр явуулах гэж байна. За Монгол Улсын боловсролын их сургуулийн боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын тэнхимийн ахлах багш Оюутердминий бие мөн геронтологийн үндэсний төвийн эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга гериатрийн ахлах зэрэгтэй эмч Одгорл эмчтэй хамт энэхүү хичээлийг явууллаа. Ахмад насны боловсрол гэсэн энэ агуулгаар хичээл ороход юуны өмнө олон улсын чиг хандлагын талаар авч үзэх хэрэгтэй болно. Тэгэхээр Нэгдсэн үндэсний байгууллагаас 1991 онд ахмад насны эрхийн талаар нүүбийн зарчмууд батлан гаргасан. Энэхүү зарчимд бие даасан байдлыг дэмжих, нийгмийн амьдралд оролцох оролцоог хангах, ахмадуудад халамж асрамж үзүүлэх, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох, нэр төр хаалцшгүй дархан байдлыг хүндэтгэх гэсэн энэ эрхүүдийг тунхаглаж өгсөн байдаг. Тэгэхээр энэ ахмад насны эрхийн талаас харахад ахмад наснуудын хувьд сурч боловсрох эрхтэй гэдэг нь мөн энэ эрхийг төр засгийн зүгээс хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн ахмадууд нөгөө талаас оролцоотой байх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна. Тэгэхээр олон улсын чиг хандлагын хувьд эрүүл идэвхтэй насжилт мөн эрүүл идэвхтэй оролцоотой насжилтын чиг хандлага давмгаалж байгаа юм а. За ахмадуудын боловсролын талаар ярихад олон талт байдал асуудал хөндөгдөн. Өөрөөр хэлбэл насны сурах хэрэгцээ бол маш олон талтай. Насны сурах хэрэгцээ за слайдаар харъя. Тэдний наснаас хамаарна. 50-аас 55 насны хөлмөрт эрхэлж байгаа хүмүүсийн хувьд бол ажлын байран дээрээ сурч боловсрох мэдлэгээ дэвшлүүлэх ийм хэрэгцээтэй байж болно. Тэтгэврт гарсан хойноо тэтгэврийн насаа үр дүнтэй, чанартай, идэвхтэй өнгөрүүлэхтэй холбоотой боловсрол эзэмших мэдлэг чадвараа дэвшлүүлэх ийм хэрэгцээ гарч иж болно. Тэгэхээр ахмад насны сурах хэрэгцээ бол маш олон талтай. Өөрөөр хэлбэл тэдний наснаас хамаарч ийн, сонирхлоос хамаарч ийн, авьяасаас хамаарч ийн, за хүйсээс бас хамаарна. Тэгэхээр судалгаанаас үзэхэд эмэгтэй ахмад настангууд маань эрэгтэй ахмад настангуудаас илүү урт насалж байгаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн хувьд мэдлэг боловсролоо дэвшлүүлэх хэрэгцээ энэ одоо онцлог нь эрэгтэйчүүдийнхээс бас өрмөц онцлогтой. Мөн эрэгтэйчүүдийн хувьд эрүүл мэндийн боловсролын хэрэгцээ нэлээд өндөр гарсан ийм судалгааны үр дүн байна. Тэгэхээр хүйсээс хамаарч сурах хэрэгцээ онцлог байдал тодорхойлогдно. За ажил мэргэжлийн онцлогтой бас холбоотой ахмадын сурах хэрэгцээ өөр өөр байж болно. Өнөөдөр би багш мэргэжилтэй. За тэгвэл би ирээдүйд магадгүй хүнсний ногоо тариалахыг хүсэж болно. Гар урлалын одоо чадвар эзэмшээд тэр чиглэлээр ажиллах, хувийн бизнес эрхлэх ийм сонирхол байж болно. Тэгэхээр энэ чиглэлээр одоо мэдлэг боловсролоо дэвшлүүлэх өөрөөр хэрэгцээ гарч ирж байна гэсэн үг. За мөн наснуудын маань амьдарч байгаа орчноос хамаарат хотод амьдарч байгаа сурах боломж орчин өөр байх жишээтэй. Орон нутагт амьдарч байгаа ахмадуудын хувьд бол бас өөр боломж хэрэгцээ байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл насны сурах хэрэгцээний олон тат байдал нь тэдний хэрэгцээнээс, өнөөгийн байдлаас, мөн боломжоос ингээд олон хүчин зүйлээс хамаардаг болох нэ. За ахмад наснд суралцах нь ямар ач холбогдолтой байдаг вэ? За сайн байцгаана уу? Оюутердмийн багштай баярлалаа. За 21-р зуунд гарчсан томоохон дэвшилт болох насжилт бол одоо дэлхийн тахны өмнө тулгарч байгаа томоохон асуудал байгаа юм а. Насжилт өдрөөр цаг цагаар хормоор нэмэгдэж байна. За настай хүн бол идэвхтэй хөдөлгөөн дээр үндэссэн өөрийн мэрэгжил мэдлэгийг дээшлүүлэх зорилго болон өөртөө сонирхол ижил бүлгүүдийг одоо бүлгүүдтэй нөхөрлөх нь одоо хамгийн зөв сонголт байдаг юм а. За өнөөгийн байдлаар эрэгтэй хүн тэтгэврт сууснасаа хойш дунджаар одоо 16 жил, эмэгтэй хүн тэтгэврт сууснаас хойш дунджаар 19 жил бол одоо амьдарч байгаамаа. Инхээр бид нэр энэ хугацааг одоо эрүүл мэндийн асуудлаар биш, ганцаардаж биш, хамт олон дундаа ингээд сурж боловсрож өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлж өнгөрөөх нь бол хамгийн зөв зүйтэй сонголт байдаг юм а. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргаснаар эрүүл мэнд гэдэг нь зөвхөн өвчин зовлонгүй байх төдий бус бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд, нийгмийн оролцооны хувьд сайн сайхан байдлыг эрүүл мэнд хэмээн тодорхойлсон байдаг юм а. Тэгвэл настай хүний эрүүл мэнд амьдралын чанар болон бие даах байдлыг хамгийн их алдагдуулдаг зүйл бол ганцаардал болон одоо айдас түгшүүр, сэтгэл зүйн асуудлууд байдаг юм а. Иймээс бид нар хамгийн одоо зөв зүйтэй сонголт бол одоо хамт олон тулгуурсан сэргээн засах эмчилгээг бол хийх явдал муу юм а гэмээн Америкийн нэгдсэн улсын өвчнөөс урьдчилан сэргийлэх нийгэмдгээс тодорхойлон гаргасан байдаг байх нэ. За тэтгэврт гарсан наст нь амар амгалан
тайван сайхан одоо өөрийн дуртай зүйлээ хийж амьдрах үндсэн эрхтэй байдаг. Үүнээс гадна ганцаардлаас ангид үр хүүхдийнхээ хайр ивэл дунд найз нөхдийнхөө одоо нөхдөөрөө хүрээлүүлэн амьдрах нь бол тэдний үндсэн одоо эрх байдаг байна. Тэтгэврийн дараах нас гэдэг бол өөрөө маш том боломж байдаг алтан үе юм. Энэ маань бол шин зүйлийг сурч боловсрох одоо тэр бусад сонирхсон зүйлээ хөгжүүлэхэд бол маш их цаг хугацааг бол энэ хугацаа бэлгэлж идэг юм аа. Иймээс бид нэр хамт олон нийгмийн оролцоотойгоор бие биендээ одоо ижил төвшний настангууд бие биенээсээ суралцах ийм нөхцөлийг бол одоо эрэлхийлж авах хэрэгтэй ахнэ. Суралцах нь настан танд эрүүл мэндийн тухайд ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээрт нь бид нар гарч сурахын тулд эхлээд эрүүл идэвхтэй хөдлөх хэрэгцээтэй болно. Үүнээс гадна эрүүл мэндийн боловсролоор олж авсан мэдлэгээрээ бид нар одоо идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэндийн одоо зан үйлүүдийг өөртөө хэвшүүлэх боломжтой байдаг байна. За үүнээс гадна сэтгэл зүйн хувьд болохоор бухимдалгүй, стрессгүй, за байхын зэрэгцээгээр шин зүйлийг сурч мэднэ гэдэг бол тархинд байгаа одоо өв олон мэдрэлийн эсүүдийн хоорондын харилцаа холбоо байнга сайжирснараа одоо танин мэдхүйн чадварын сулрал, зүнэгрэл, тэнгэрлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой байх нэ. Мөн одоо өөртөө ижлэгэн зорилготой хамт олон дунд орж өгснөөрөө энэ хүмүүс маань одоо нийгмийн харилцааны хувьд сайн сайхан байж чадвар чадамжаа удаан хадгалах нөхцөл болдог байх нэ. За настай хүний онцлог гэдэг бол насны сургалтын онцлог маань бусад анхан болон 2 дугаар шатны сургалтаас юугаар ялгаатай вэ гэхээр ерөөсөө эрүүл мэндийн хэрэгцээн дээр тулгуурлаж гарч ирдэг учраас бусад насны сургалтаар бодвол дараах 6 онцлогтой байдаг байна. Нэгдүгээрт нь заавар тийг батлагдсан мундаг хөтөлбөр байхыг бол шаарддаггүй байх нь маш сайн тоноглогдсон одоо зарим төрлийн сургалтанд маш сайн тоноглогдсон тийм өрөө танхим бол хэрэгцээгүй байх нь. За настай хүний нэг онцлог бол айгүйх одоо сэтгэлээр маш хурдан унаж ганцаарддаг учраас дүгнэж уралдуулах одоо тийм систем тогтолцоо байхгүй байх хэрэгтэй байх нь. За тусгай мэрэгжлийн боловсрал юм уу яах нь үү боловсрал нас хүйсийн яс үндсээр ялгуурлан гадуурхалт бол байхгүй байдгаар онцлогтой байдаг байх нь. Дээр нь сайн дур үндсэн дээр тулгуурлагдсан байдаг байх нь. Тэгээд тэр хамт олонны эрэлт хэрэгцээн дээр цаашдын сурах хэрэгцээ тодорхойлон гардаг ийм онцлогтой байдаг байх нэ. Геронтологийн үндэсний төвд дараах сургалтууд бол явж байдаг. Геронтологийн үндэсний төв маань 2005 онд засгийн газрын тогтоолоор анх байгуулагдаж байсан. Байгуулагдсан цагаас эхлээд насны эрүүл насжилтыг дэмжих зорилгоор дараах сургалтуудыг бол настанд хийж байсан. Үүнд нэгдүгээрт нь болохоор одоо эрүүл хоолны сургалт, насны дасгал хөдөлгөөний сургалт, тэгээ сайн дурын идэвхтний сургалт, за мөн ахмадын хороонуудтай хамтарсан сургалт, хөдөө орон нутагт байгаа настангуудад очиж эрүүл мэндийн боловсрол олгох сургалт гэсэн ийм сургалтуудыг бол одоо зохион байгуулж байсан. Сургалтын гол чиг хандлага бол ерөнхийдөө насны эрүүл мэнд, эрүүл амьдрах зан үйлийг хэвшүүлэх ийм сургалтуудыг бол ихэвчлэн зохион байгуулдаг. За тэгэхээр ахмад насанд суралцах нь олон ач холбогдолтой байдаг талаар одгөрл хэмжээрлээ. Тэгвэл ахмад насантаа хэрхэн суралцах вэ? Тэгэхээр насанд хүрэгч хүний хувьд ахмад насантаа өөрөө бие дааж суралцах бүрэн боломжтой. Бие дааж суралцах нь өөрийнхөө хэрэгцээн дээр үндэслэдэг, өөрийн авяас чадвар дээр үндэслэдэг учраас энэ боломж нь энэ одоо хэрэгцээ нь бие дааж сурахад илүү тод илэрх юм аа. За мөн ахмад насантаа үе тэнгийнхнийхээ нэгсээ сурна. Тэгэхээр түрүүний ярианаас та бүхэн харсан хамт олон гэдэг бол үе тэнгийнхэн гэдэг бол ахмад насны нийгэм сэтгэл зүйн сайн сайхан байдалд маш ихээр нөлөөлдөг. Тийм учраас үе тэнгийнхнээс суралцах, үе тэнгийнхэнтэйгээ харилцаж байхдаа, хамтарч ажиллаж байхдаа, үйл ажиллагаанд оролцож байхдаа ийм суралцах болцоотой. За наснуудын хувьд албан сургалтаар сурах өргөн боломж сүүлийн үед улам бүр нээлттэй болж байна. Өөрөөр хэлбэл насан туршийн боловсролын үндэсний төвч байдаг юм уу, геронтологийн үндэсний төвч байдаг юм уу, гэх зэрэг ийм сургалтуудаар одоо мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх ийм боломж байгаа. За хөдөлмөр эрхэлж байгаа ахмадуудын хувьд л ажлын байран дээр мэдлэг мэргэжлээ дээшлүүлдэг. За тэгвэл ахмад насны сургалт ямар онцлогтой байдаг вэ? За наснуудын хувьд сургалт нь тэдний сонирхлоос нэлээд хамаардаг тухай бид авч үзлээ. Тэгэхээр наснуудын хувьд ямар сургалтуудад илүү одоо ач холбогдлогддог, илүү ач тустай байдаг талаар судалгаанаас аваад үзэхэд ерөнхий хэдэн сэдвүүд гарч байгаамаа. За слайдаас харъя. За эрүүл хоолт. Эрүүл хоолт бол ахмадуудын эрүүл насчих, идэвхтэй насчих маш их нөлөөтэй учраас сүүлийн үед ахмадууд маань эрүүл хоолтын чиглэлийн одоо сургалт энэ талаар мэдээллийг их хүсэж байдаг. За шинэ чадвар эзэмших хэрэгцээ байгаа. Бүжиглэж сурах, хөгжим сурах, дээл эсгэж сурах, одоо
гар урлал одоо модон идэл хийх тэ сувенир хийх гişэдээ ийм чадвар эзэмших энэ ахмадуудын тоо байнга нэмэгцээр байгаа. Тэгэхээр энэ чиглэлийн сургалтууд бол боломжтой. За мөн өвчнөөс өрчлсөн сэргийлэх. За цусны даралтаа хэрхэн хянах уу? Мөн чихрийн шижингээс хэрхэн сэргийлэх үүч байдаг юм уу? Янз бүрийн одоо өвчнөөс сэргийлэх, өвчнөө дамжруулахгүй байхтай холбоотой эрүүл одоо амьдралын хэв маягийг дээдлэхтэй холбоотой энэ сургалтууд бол явагдаж байна. За мөн орлого нэмэгдүүлэх сургалтууд ахмадуудын хувьд маш чухал байдаг. Яагаад гэвэл ахмад наснуудын үндсэн орлого нь бол тэтгэврийн орлого байдаг. Гэхдээ ахмад наснууд маань өөрсдийн боломж, авяас чадвар дээр тулгуурлаад орлогоо нэмэгдүүлэх боломжийг байнга хайчаадаг. Хүнсний ногоо тарих гэх зэрэг одоо чиглэлээр өөрсдийнхөө мэдлэг мэдрэгчлийг дээшлүүлж өөрхийн орлогоо дээшлүүлэх юм боломжийг ахмадууд маань эрэлхийлдэг болжээ. За мөн аюулгүй амьдрах энэ арга дадал эзэмших энэ одоо чиглэлээр сургалтууд ахмадуудын хувьд хэрэгцээтэй байдаг. Өөрөөр хэлбэл дасгал хөдөлгөөнийг хэрхэн хийх үү, мөн осол гэмтлээс хэрхэн сэргийлэх үү, яаж одоо замын хөдөлгөөнд аюулгүй оролцох уу гэх чиглэлийн ийм сургалтууд бол ахмадуудын сурах хэрэгцээнд орж байна. За мэргэжил дэвшлүүлэх сургалтууд бол шинэ мэргэжил эзэмшихтэй холбоотой гарч ирж болно. Мөн техник технологийн 90 техник технологиг хэрхэн ажилдаа үр дүнтэй ашиглах уу гэдэгтэй холбоотой эрхсэх шаардлагатай ийм сургалтууд байгаа юм аа. За ахмадууд маань хаана суралцах боломжтой вэ? Тэгвэл насан туршийн боловсролын төвүүдээр амьдрах ухааны ур чадвар олох сургалтуудаар суралцах болцтой болно. Өөрөөр хэлбэл одоо хэрхэн оюутал хийх үү, гар урлалын бүтээгдэхүүн хийх үү, үсчин, гар утас гэх мэтийн чиглэлээр сургалтууд явж байгаа. За мөн түрүүн одгор хэмжээсэн геронтологийн төв болон за нэгдүгээр шатлалын тэр өрхийн эмнэлгийн эрүүл мэндийн төвүүдээр сургалтуудад хамрагдах болцоотой. Энэ нь бол эрүүл мэндийн боловсрол олгох маш том нөөц болж идэг. За нийгмийн сүлжээ бол ахмадуудын хувьд суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх маш өргөн боломжийг нээж өгсөн. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ахмад наснуудын Facebook хэрэглэгч, Instagram хэрэглэгч мөн одоо бусад нийгмийн сүлжээний хэрэгслүүдийг ашиглах тоо хэмжээ нь нэмэгдэж байгаа, амьдралдаа ашиглах, хэрэглэх явдал нь бүр нэлээд нэмэгдэж байгаа судалгааг харуулж байна. Мөн нийгмийн сүлжээний талаас аваад үзвэл digital aging гэж нэрлэж байгаа. Мөн энэ digital 900-д тэгвэл техник технологийн хөгжлийг өөрийн амьдралдаа хэрхэн өөр ашигтай ашиглах вэ? Амьдралынхаа чанартай одоо эрүүл амьдрахад энэ нийгмийн сүлжээний мэдээллийг хэрхэн зөв ашиглах вэ гэсэн энэ чиглэлээр ахмадууд маань одоо боломжийг ашиглах бүрэн дүүрэн боломжтой гэж болцоотой гэж хэлэх юм. За хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол ахмад наснуудын мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх нэг их сурвалж болж байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа төрөл бүрийн сургалтын нэвтрүүлгүүд зэрэг нь бол ахмад наснуудад тусалцаа үзүүлнэ. За мөн хөтөлбөр нийгмийн халамжийн байгууллага. За Монголын ахмадын холбоо зэрэг ахмадын байгууллагуудаас явж байгаа сургалтуудад ахмадууд маань хамрагдах боломжтой. Жишээ нь халамжийн чиглэлээр, нийгмийн халамжийн чиглэлээр олон нийтийн оролцоон түшиглсэн халамжийн үйлчилгээний одоо хөтөлбөрийн хүрээнд за сургалтуудад хамрагдаж болно. Төсөл хэрхэн бичих вэ? Орлогоо хэрхэн дээшлүүлэх вэ? Гэсэн сургалтуудад бүлэг бүрдүүлэн мөн өөрийн хүсэлтээ гаргаж энэ сургалтуудад хамрагдах боломжтой. За энэ зөвлөх мэргэжлийн сургалтыг бас хэлж болно. Зөвлөх мэргэжлийн сүлжээ Монголын ахмадын холбоо зэрэг одоо ахмадын байгууллагуудыг түшиглээд байгуулагдсан улам бүр өсөнд хэлж байна. Тэгэхээр ахмад үеийнхээ мэдлэг туршлагыг залуу үед өвлүүлэн одоо туршлагыг өвлүүлэх улс орны хөгжилд хувь нэмрээ оруулахад энэ зөвлөх мэргэжлийн сүлжээ маш их хувь нэмэртэй одоо ач холбогдолтой байгаа гэдгийг тэмдэглэж хүсэж байна. За мөн ахмадуудын суралцах боломж нь сургууль болон сургалтын төвүүдэд одоо хандах байдлаар боломжийг ашиглах юм байгаа. За тэгэхээр гадаад хэл сурах ахмадууд сүүлийн үед нэлээд нэмэгдэж байгаа. За тэгвэл өөрийн сонирхож байгаа гадаад хэлний сургалтын төвд хандаж мөн компьютер, интернет технологиг хэрхэн ашиглах уу гэдэгтэй холбоотой энэ одоо чиглэлээр мэдлэг чадвараа дээшлүүлэх, мэдлэг мэдээлэл авах энэ боломжоо өргөжүүлэх бүрэн болцоотой юм аа. За ахмадуудын хувьд сурч боловсрох хэрэгцээ техник технологийн нөлөөгөөр улам бүр одоо нэмэгцээр байна. Өнөөгийн цаг үетэйгээ амьдралаа хөл нийлүүлж мэдлэг мэдээлэлээс хоцрохгүй бай гэвэл техник технологийн хөгжлөөс суралцах хэрэгцээ зайлшгүй манай ахмадуудын өмнө тулгарч байгаа юм аа. Тэгэхээр олон улсад хийгдсэн судалгаанаас аваад үзвэл ахмадуудын одоо интернет, фейсбુક хэрэглээ, нийгмийн сүлжээний хэрэглээний талаарх судалгааны одоо мэдээлэл байна. Тэгэхээр 44% нь эрүүл хоол хийх тухай энэ мэдээллийг ирж хайсан байна. За 53% нь эрүүл мэндийн чиглэлээр одоо мэдээллийг ирж хайж
нийгмийн сүлжээнд хандсан байна. За 75% нь гэр бүл найзуудтай холбогдохоор одоо нийгмийн сүлжээг ашигладаг гэсэн ийм одоо тоо байна. Тэгэхээр манай улсын хувьд бол цахилгаан холбооны сүлжээнээс одоо техник технологийн хөгжилтэй холбоотой интернет хэрэглэгчийн тоо жил бүр өссөр байгааг судалгааны харуулсан байдаг. Тэгэхээр энэний нэлээд хэрэглэгч нь бол ахмад настангууд байна гэдгийг тэмдэглүүлэхийг хүсэж байна. За тэгэхээр ахмад настуудад зориулсан боловсролын үйлчилгээ маш олон хэлбэр төрөлтэй байх тухай түрүүн одгорил багш бид хоёр ярьлаа. Тэгэхээр ахмад наснуудын боловсролын үйлчилгээний нэг онцлог хэлбэр болох 3 дахь үеийнхний их сургууль гэсэн одоо хөтөлбөрийн тухай товч мэдээллийг хүсэж байна. Тэгэхээр Мексик, Их Британи, Куб, Америкийн нэгдсэн улс зэрэг олон оронд энэ Universities of Third Age буюу 3 дахь үеийнхний их сургууль гэсэн энэ хөтөлбөр бол нэлээд одоо үр дүнтэй гэж ингэж тодорхойлогдсон байдаг. Энэхүү одоо ахмад үеийнхний хамтран суралцах загвараар хэрэгждэг энэ хөтөлбөр бол насан туршийн суралцахын үзэл баримтлал дээр тулгуурсан ийм одоо нэгнээсээ суралцдаг, нэгэндээ хэрэгцээтэй, хүсэл сонирхолтой зүйлээр нь одоо мэдлэг туршлага хуваалцдаг ийм онцлогтой хөтөлбөр байгаа ахнэ. Энэ удаагийн хичээлээр ахмад насны боловсролын сэдвээр тэлээ хичээл орлоо. Тэгэхээр энэ удаагийн хичээлээс та бүхэн ахмад настан яагаад суралцах хэрэгтэй, ахмад насны сурч боловсруулах үйл ажиллагаа нь ямар ач холбогдолтой, одоо ямар боломж байгаа талаар мэдээллийг авсан бизээ. За эцэст нь дүгнэж хэлэхэд гэр бүл үр хүүхдүүд та бүхэн маань эцэг эхийгээ за арын албаны томоохон нөөц хэлбэрээр битгий хараарай. Эцэг эхийнхээ дуртай, сонирхолтой зүйлийг хийж, өөрийгөө хөгжүүлж, хамт олон нийгэм донд идэвхтэй, эрүүл, оролцоотой наслагт нь дэмжиж өгөөрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа.